Өдрийн мэнд тэгээд яагаад намайг юм хүн сэдвэр ирд юм бэ? Эд шид тэгээд ингээд аврал хинд яг зөрүүлж бичлэгээ хийдий. Наадах чи хэн үзэх юм гэдэг хүмүүсэд байхгүй. Тэгэхээр ер нь бол тэр зүйлдээ нэлээд олоо даалцсан. Тэр зүйлийг ойлгож чадаагүй. Тэрнээсээ болж амьдралаараа хохирсон тэр хүмүүс зөрүүлж идэг. Хүмүүс гэдгээс гадна яг муугаа хэлэхэд яг биеэр өгсөн хүнд ч байж магадгүй. Тэгээ заримдаа энэ бичлэгийг ойлгодгүй хүмүүс байдаг. Тэрийг гэхдээ ойлгож байна. Гол нь хариулт нь яг яад юм бэ гэхээр яг энэ сэдвүүд сонин ч юм шиг мөртлөө, хүнд ч юм шиг мөртлөө. Гэтэ хэрвээ та нэг удаа ойлгоцсон байх юм бол энэ сэдвэрээ дамжуулаад, энэ зүйлээр дамжуулаад тэ илүү амьд үлдэх боломжтой байхгүй. Тэгээ энэ яг инээдтэй сэдв биш л тэ. Ер нь бол илүү амьд үлдэх, амьдрах боломжтой. Тэгээд өнөөдөр амьд байгаа хүн гэж байна тэ. Тэгээ маргааш амьд сэрхий бас мэдхгүй амьдраад байна. Тэгэхээр тэр баталгааг нь олж өгөх нь жижигхэн зүйл биш байхгүй юу? Зүгээр тэр энийг ингээ ойлгох нь жоохон хэцүү учраас тэгээ ингээ ойлгох нь бас хэцүү учраас хүн төрөлхтөн юм олон жил зарцуулсан байна шүү дээ. Тэгээ магадгүй энэ цаг үеэд байгаа тэр энэ сэдвийг илүү хэлбэр болгоод ойлгуулахын тулд та баян байна уу, хөгшин байна уу, ядуу байна уу, залуу байна уу хамаагүйгээр илүү урт наслах боломж байна. Илүү амьдралын баталгаа олж авах боломж байна гэдэг сэдвийг яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн сэдвүүлдэ. Тийм болохоор хүн сэдвийг зүхтаад хүмүүс зүхтаачдаг. Би хэрвээ хайр дурлал ч юм уу ингээд тэ хөвгөлтэй байдал, хошин байдал. Тэгээд илүү өөр зүйл ярих юм бол, илүү тэнэг юм ярих юм бол хүмүүс мэдээж илүү хүзэх байх. Тэгээд уулын жоохон тэнэгрэх гэж үзсэн. Гэтэл тэр нь ухаантай сэдв болсон. Тэрнээр та нар хэлсэн баг. Дотны харилцаа ч юм уу хайр дурлал гэдэг сэдв. Тэгээд ингээд миний ярьсан сэдв болгон хүнд байдагт би өөрөө бас айгу гутарч ирсэн байхгүй юу. Ингээд яагаад би хүн сэдвээр ярьж чаддгүй юм бол яагаад би ингээд 25 6 настай заримдаа тэгээс өөрийгөө зөөр өрөвдөх шаардлага гарч штэ 25 6 настай мөртлөө дандаа юм хүн сэдвээр ярьд юм бол хөнгөн зүйл ярьж болтгүй юм болов уу тэ. Тэгэхээр одоо яг зөв аргалгаагаа хорсон шантрахгүй тул тэр нь болохоор юу юм бэ гэхээр харин миний хийж байгаа зүйлс нэг ч гэсэн хамаагүй заяа. Тэр хүний дархинд зүрхэнд гэрэл асааж чадах юм бол зөв шийдэл нь болж чадах юм бол тэр хүн хүчээсэн замаасаа ч эргэж чадна. Энэ нь гайхалтай байхгүй юу? Нөгөө нэг мотивашн юм бэ гэхээр чи хүн болгоны ярьдаг сэдвийг тэг хүн болгон хүчлэлтэй байх юм бол чи харин ядаж ганц ч удаа болтгоо нөгөө талд нь байл та. Тэг хүн болгон тэнийг юм ярьдаг болчих юм бол тэнийг зүйлдээ донтдог болчих юм бол ядаж гисэн хүн болгон үхлийн тухай тойруугаараа шууд болон тойруугаар дандаа ярьж хүн болгон чөтгөрийг өөгшүүлж явах юм бол ядаж нэг ч гисэн хүн бурхны тухай ярьдаг. Бурхны тухай санал болгодог, амьдралын тухай санал болгодог, амьдрах тухай уриалдаг байгаасаа гэж хүсдэг байхгүй юу? Тэгээ та нар хэлсэн хэлээгүй би өөрийнхөө энэ сэдвүүдийг хүнд гэдгийг мэднэ. Ингээд тэ ойлгуулахад хэвцүү гэдгийг мэднэ. Тэгээд тийм учраас ч гэсэн олон удаа оролдож байгаа. Шантармаар үед ч гэсэн байдаг. Гэтэ гомдлого утгаараа биш харин хэлж байгаа шүү дээ. Тэгвэл яагаад энэ хүн сэдвийг хүнд ч болтгоо нэг зөв сэдвийг нэг ч гэсэн хүн дуурж ивэл энэ намайг онцгой болгож байгаа байхгүй юу? Тэгээд дээрэс нь яг онцгой болох гэж ярьж байгаа шээ. Энэ сэдв үнэн байх юм бол харин үнэн байх хэвээр. Үнэн гэдгийг би өөрөө мэдчихэл байгаа бол басраад чамаагүй дуу бол өргөстэй л байхгүй юу? Тэнийг харагдаад чамаагүй өргөх л хэвээр. Энэ бол үүрэг болж тараад штэ. Тийм болохоор л юм бичлэгүүдийг хийдэг байх. Тэрнээс биш хангалттай өөрийгөө ялагдагчаар мэддэг, хангалттай өөрөөсөө ичдэг бичлэгүүдийг үзэх болгондоо ямар тэнэг юм бэ, ямар царай үнэтэй юм бэ, ямар балаа гараа ичи гэх үеуд байна. Гэтэ энэ хараал зөвхлүүдийг ч гэсэн энэ ичгүүрүүдээс аваад хийдэг тэр шалтгаан нь ерөөсөө л тэр харин миний хэлж байгаа зүйл үнэн байна гэдгийг нэгдүгт мэддэг учраас хоёрдугаар энэ ичгүүрийн цаана энэ тэнэглэлийн цаана энэ балай зүйлсийн цаана нэг ч болтгой хүн ойлгоод тэргүүрээ дамжуулаад алдчихсан замаасаа буцаад эргэжээсэ тэр үхлийн замаасаа амь руу ирчээсэ гэж боддог учраас л хийдэг. Та нар хэрвээ миний оронд байвал энэ зүйлийг хийж чадахгүй. Яагаад тэгэхээр та нар тэр зовлонгийн даахгүй байхгүй. Ийм олон жил шантрахгүй байж чадахгүй. Тэгээд бас миний байгаль гэдэг нэг зүйл гэдэг чинь тэр нь болохоор
Яг ингээд би ингээд хэлэхээр хүмүүс дандаа сүрэг талаас нь бодоод байдаг хгүй. Тэгвэл чиний хийж байгаа зүйл тийм их зовлонтой юм бол би тэр зовж яах юм бэ гэхээр яг одоо миний хийгээд байгаа зүйл болохоор энэ зовлонгуудыг туулахгүйгээр хэлбэраар ам гэдэг сэдвийг ойлгох гэдэг зүйлийн тухай л яриад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол ийм зорилготой учраас энэ бичлэгүүдийг хийж байгаа. Энэ бичлэгүүдийн цаана тэмэг зорилго байгаа. Тийм болохоор юу ч энэ бичлэгийг хэрэг үзээд дууссан байх юм бол намайг тэнэг гэж боддог гэсэн байх юм бол нэг ч удаа болтгоо зүгээр ойлгохгүй хичээгээрэй. Тэр сэтгэлийн бас мэдрэхээ хичээгээрэй. Залуу гэлтгүй ингээ хичээгээ явж байгаа тэр сэтгэлийн бас үнэлээд ойлгоод үзээсэй. Та яг юу хэлэх гээд юм бэ? Энэ ном нь яг юу юм бэ гэдгийг нэг ч удаа бодоод нэг ч удаа ойлгох гээд хичээгээсэй гэж хүсэж байна. Ягаад гэвэл баярлалаа.